Hi guys. За YouTube-ийн шинэ хэмжлэгтэй тавтаа морил. Өнөөдөр нэг сонин сайхан гоё мэдээтэй бас жоохон муухай мэдээтэй тий. Тэгээд зүгээр л ойрын хавийн сонин сайхнаа ярилцаад бичлэгээ гэж утсан юм аа. Нэг сайн мэдээ, нэг муу мэдээ байна. Тий. За сайнаас нь эхлэх үү? За эхний сайн мэдээ гэвэл Instagram дээр контент хийж гисэн чинь маш амжилттай явж байна. Тэгээ одоогийн байдлаар 26,000 фолловерстай болсон явж байна. 7 өдрийн дотор 26,000 дагагчтай болсон байна. Тэгээд яасан мөлий? Ямар контент хийж явуулъя? За тэгээ энийг бүр эхнээс нь ярьж өгье заяа. Тэгээ бас нөгөө Instagram дээр reel үзсэн хүмүүс ч гэсэн сонирхолтой шүү дээ. Энэ юу яаж яасан гэд. Бид хоёр яг намна хичээл нь дууссан. Бид хоёр виза мэдүүлсэн. Тэгээд яг одоо контент руу орё гэж бодоод тэгээ би нэг өдөр reel үзээд ингээд сууж гисэн. Followers бүртээ би тэгнэ ингэн гэл тиймэрхүү тренд амар их явсан ш. Нэг гар болохоор ингээд хідэн дагч бүрт хідэн километр гүн гэд тэ. Тэнгүүтлээ тэгвэл full time content creator болно гэд яг нэг тийм бичлэг явьжсэн бохгүй юу. Тэгээд за хоёулаа ер нь энэ чаленжийг бас Монголд хийвэл гоё юм байна. Монгол ч гэсэн бас зөндөө тиймэрхүү чаленж хийгдээд эхэлсэн шүү дээ. За энийг хийвэл гоё юм байна гэж би бодчиход ер нь хичээд байхаа за хотлаа гэд наманад ер нь харуулчаад байлцсан. Тэгсэн чинь намаа чи хийчих яг одоо хийчих гэд намаа бүр шордоо тий. Тэгээд ер нь аяа нөгөө хөл бөмбөгийн дэлхийн авраг үзнэ гэд яриад захгүй. Тэгээ үзэхдээ хоёр хүүхдээ авч явахгүй зүгээр ганцаараа яваад тэгээд угаасаа болсноос хойш ерөөсө ганцаараа тэгж аялж маялаагүй. Тэгээд ер нь тийшээ би явмаар байна. Тэгээд 30 хоног болдог. Тэгээд 30 хоног явмаар байна гэд яриад захгүй. Тэг хэрвээ тэгээд 50,000 фолловер чи юм бол тэрлүүгээ ингээ ганцаараа яваа гэж хэлсэн тий. Тийм болцолтой. Тий. Тэгээд зацтгүүл тэгээд хийгээд хийж гисэн. Тэр хүссэн хугацаагаараа гэдэг тэр жоохон хэлцээр явагдсан. Шууд амар бүүн болно гэж бодоагүй тий. Тий, ер нь бол нэг арай жоохон байж байгаа ч юм жоохон явах. Угаасаа миний мөрөөдөл чинь хөл бөмбөгийнхаа дэлхийн аваргыг үзэх. Месси Роналдогийнхаа сүүлийн дэлхийн аваргыг нэг үзэх. Англиач дэмжих тийм мөрөөдөлтэй байсан. Тэгээ ямар ч тач биелэхэд талдаа явчихж байна. Бид хоёр бүр шоконд орсон байж байна. За одоо YouTube-гээ ер нь алж эхлэе гэж байжсэн чинь. Гэтэл одоо муу мэдээгээ хэлцгээе. Юу асан гэж бодож байна ёо. Ингээд бид хоёр ингээл намнаа сургуулаа төгссөн, төлбөр мөнгө олцсон тий. Тэгээ визнийхаа асуудлыг зохицуулсан, виза өгсөн. За одоо ингээд юмнуудаа хийж эхлэе, төлөвсөн юмнуудаа хийгээ. За одоо л жинхэнэ алъя да гэд алаач явж исэн. Гэвч өнөөдөр юу болсон гэж машины ослолт орсон. Машинтай мөргөлдсөн. Тэгээ австралч зүүн гарын дүрмтэй штэ. Тэгээ би яг чигээр явж хагаад тэгээ ноон гэр лацсан махаар машин харж хагаад баруун эргэж болно штэ. Болдог ихгүй. Тэгээд нөгөө машин тэгээ би ямарч машин харагдахгүй болохоор баруун эргэсэн чинь нөгөө машин хурдтай амар орж ирээд миний яг хаалгыг мөргөцсөн. Хамгийн аимшигтай энэ заяа. Даатгал хугацаа дууссан байдیں۔ Даатгал дууссан байл тэгээд дууссан. Тэгээ бүр амар нь заяа. Нөгөө машин Lexus 2024 оны Lexus ямар машин байла? 2024 оны Lexus NX 450H Plus гэдэг машин заяа. 190 сая маяг машин юм хаашаа. Тийм машин мөрөгцсөн байдیں۔ Тэгээ даатгал дууссан. Йоо би бүр тийлтрээд нүүдлээ даатгал руу ирсэн чинь нөгөө expired болсон байж тэгээ би тэрийг нь өөрөө мдээгүй явж исэн. Тэгээ энэ бичлэгийг үзэж байгаа Австралид байгаа хүн байвал, жолооч байвал яг одоо даатгал чинь хэвийн хэмжээтэй үргэлжилж гинөө гэдгийг чеклээрээ. Австрал гэлтгөө Монголд ч гэсэн ер нь даатгал бас маш хэрэгтэй тий. Монголд гэдэг. Тэгэд хамгийн нөгөө харамсалтай энэ чи болохоор даатгалтай гэж бодож явж исэн. Хэдэн сарын өмнө дууссан гэлээ. 3 сарын. Тий 3 сарын өмнө дууссан. 3 сарын өмнө даатгал нь дууссан байсан. Тэгээ тэрийгээ мдээгүй явж исэн. Тэгээ хэрвээ мэдчихсэн бол тэгээ мэдээ сунгаал явах байсан. Харин тийм ээ. Тэгээд тэгсэн чинь азар нөгөө машин нь болохоор бүр аим сүртэй гимтээгөө уртлын яг GoPro гимтээд гэрэл нь хагараад
нэг тиймэрхүү гэмтэл болцсон байсан. Бүр асар том биш. Машины англи руу ороогүй. Тэгээд энд болохоор Осло орохоор written off гэж болдог. Тэр нь болохоор энд Австрал дахиж унах боломжгүй гэд тийм болчтой. Хэрвээ тийм болчвол бүр би яг бүтэн мөнгөний төлнө гэсэн үг. Тэгэд тийм болоогүй зүгээр тэр GoPro-ийн янзлуулчих болох юм байна гэвэл арай гайгүй. Тэгээ одоо тэр иншүрэнсээс нь юу гэж хариу өгөх вэ? Тэрийг нь хүлээгээд байж. 4 цагийн хүлээ юм болчихлоо. Тэгээ би бүр мөрөлдсөндөө ингээ итгэхгүй тэлтрээд ингээ бүр ингээ шоконд ороод тэгээ нөгөө машин харсан чи бүр шоконд ор. Нөгөө машиныхаа мөнийг харсан чи дахиад нэг шоконд ор. Би ярих гэсэн чи уцаад хастаад тахлаа юм. Тэгээд ер нь жоохон практик дээ. Тэгээд жоохон залбирсан прак байгаасаа. Тэгсэн чинь үнэн байсан. Тэгээ нэг цагийн дараа тайвшраад тэгээд арай эрэг юмнууд бодож эхлээд за харин гимтэйгөө би ирүүл байгаа юм чинь бас яах вэ? Нөгөө нь гимтэйгөө нөгөө машин бас амар болоогүй гэд тэр нарай сайн юмнуудаа хараад тэгээ тайвширсан байгаа. Одоо л зүгээр. Тэгээ нэгэнд болоод өнгөрцөн болохоор харин тэ нэгэнд яалтай блээ тий. Тэг яг тэгж утсан. Нэгэнд болоод өнгөрсөн юм чи би одоо ухраач чадахгүй юм чи энэ байдалтайгаа эвлэрээд арай гарц гаргалгаагаа л хай гэж бодсон. Тийм муу мэдээ байна. Гэхдээ сайн мэдээ нь болохоор бит хоёр контентуудаа эхлүүлээд нөгөөх нь аюу гой амжилттай яваад тэг ингээ үргэлжлээд явж гин. Хэрвээ Аягийн Instagram дээрх тэр чаленжийг нь үзээгүй юм байх юм бол яг одоо Аягийн Instagram нэнд байна. Иш ороод үзээрэй. Энэ чаленж нь ер нь явсаар байгаа. Аюу сонирхолтой байгаа. Тэгээ бас дараагийн бичлэгээрээ бид хоёр нөгөө дагч 10,000 хүрсэн байгаа шүү дээ. Тэрнийхээ яг спешиал видео хий гэж бодоод хүссэн асуултаа доор бичиж асууж олно. Тэгээд дээрэс нь нэмээд Австралид ирээд 3 жил юу үдш туулсан, яавал зүгээр байдаг тэр талаар ингээд өөртөө дэлгэрэнгүй яриад нэмэлтээр асуулт хариулт авъя гэж бодсон юм аа. Аягийн Instagram руу, миний Instagram руу бас бичиж болно. Гэтэ ер нь хамгийн түрүүнд энэ YouTube-ийн комментэн дээр байгаа асуултуудад хариулна. Эхнийх болохоор энэний доор их коммент өчгөрэй. Тэгээ бас энэ Ослын талаар юу болсон үргэлжлүүлээд ярьна. Дараагийн бичлүүд дээр. Тэгээ нөгөө мөнгө нь хэдийг дэлгөр болсон бас. Харин тийм тий. Амар юм боллоо тий. Амар юм боллоо. Яг хүн амьдрал нэг дөрвтэй хөдлөе. Дөмгөн шиг хөдлөе яа гэхээр нэг юм болчихлоо. За тэгээд бичлэгтэй хамт байсан. Тэгээд дандаа бит хоёрыг үздэг, комментууд бичдэг. Бит хоёрыг хийгээгүй байх хугацаанд хүртэл бичлэг яач вэ? Дараагийн бичлэгийг оруулаач гэж санаа тавьж исэн бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд өнөөдрийн бичлэгийг энэ төргээд дуусгая. Bye.